Би яг тэр 365 хоног ажиллаа хийгээд яг наадмаар л одоо нэг хүн өдөр л би ажлаа шалгуулдаг байхгүй. Та арслан цол авсан болохоос биш та өөрөө арслан болчихоогүй өстэй тий. Хамгийн далдар нь ямар хүн гэдэг гэж арслан хоёрын гар барилчих гэдэг хэлж байгаа. Том битэл бол ерөөсөө монголчууд бүх ойлгох шүү дээ. Тийм учраас тэр хоёрыг газ салгаад ихэнд хүй яаж яад хоёр яах гэж болохгүй юм гэхгүй. Яг бол тэр хоёр хүн муудалцвал би дагаад зүгээр тэр гэртээ байсан ч би муул болчих жоохгүй. Миний хувьд бол хэлэх дуртай зүгээр. Тэр нь бол зориг. Вестийн баазартай барилтаа гэдэг бол одоо жилдээ хүлээдэг боллоо шүү дээ. Манай бүгчүүд одоо манай үзэгчд. Үндэсний бүхий одоо амжилтанд хүрсний дараах үр өгөөж жишээ нь юу байх вэ? Би яг тэр 365 хоног ажиллаа хийгээд яг наадмаар л одоо нэг хүн өдөр л би ажлаа шалгуулдаг байхгүй. За суудаж мушгаа дутуудлаа мордлоо. За дахимд төрлөө. Авда. Тэр шалгалтанд би тэнцэх юм бол миний амьдрал цаашаа айгүй зур хоолтож байсан айгүй гоё. Яг бүх юм нэг юм хэрэг, бүх юм нэг юм гоё ногоон гэрэл юм шиг. Бүх юм айгүй нэг юм бүтгэж байгаа, бүтцсэн юм шиг тийм болдог. Тэр шалгалтанд унахал юм бол бүхэл юм одоо ингээл бараантай, ирээнтэй, хүний амьдрал одоо гонигтай, ахаад дараа жилдээ ахаал бэлддэг. Ахаал дараагийн шалгалтандаа бэлддэг. За халдсан. Хоёр хүн халдслаа. Таталцлаа. За энэ хүн одоо намайг энэ баруун тийшээ халах гэж байгаа. Тэгэхэд одоо энэ 100 гарыг дараа шууд тавраа бол гоё болох гэдэг байхгүй юм чинээс. Тэгэхгүй энийг тойрохоор л хүн ахаад ийшээ юу даа баруун дугаа тойрчдөг байхгүй. Тэгэхээр болохгүй байна. За би баруун татлаа энэ 100 татлаа шууд. Давхар хамааны гол үндэс үл ерөөсөө дээш. Одоо манай гэр бол өглөө босохдоо л одоо цайныхаа дээжээс эхлээл одоо аавдаа. За аав чин алий аяхын дүүрэх хэвчтэй ч юм уу те. Аав чин сайн умдтай хоолтой явах хэвчтэй. Аав чин өнөөдөр ядрахгүй байх хэвчтэй. Ядраад ирэхэд нь баргалж одоо манад нэг талах байлаа гэхэд талын тусаад над бэлэн тавьчихсан ч байт юм уу. Ингэж л одоо гэр бүлээр л зүтгэдэг. Арслан цол гэдэг бол надаас Монгол бүхий хамгийн бойцол шиг санагдаад байдаг. Ер нь зөвхөн миний хувьд та хүмүүс гэтээ мэдээж бүх болгон авраг болохыг хүсвэл яах вэ? Зүгээр би бодоод идгийн гард магна дээр очир зан далаа цэрэнтэй уулзаад ах нь бүх хүн бич нүүр бартан гэлдэг. За дөө. Ахыгаа мөршөөгээрээ. Ах чинь бүх хүн. Одоо зүгээр ах нь бүх хүн бартан хэлэх тийм ч удаг ер нь байгаа хэмдэ байгаа гэж боддгоо та ер нь. Бага шүү дээ. Би бол бүх хүн гэж хэлэхдээ аюу дуртай. Би одоо нэг том биетэй залуучууд тэр нэг муудалцаад ч юм уу энд нэг бүхий нэр хоёр бүхэн юм бол шууд гүйж салахыг хичээдэг. Ягаад гэвэл нөгөө нэг нь том биетэй л бол ерөөсөө монголчууд бүх ойлгох шүү дээ. Тийм учраас тэр хоёрыг газ салгаад ихэнд хүй яаж яад хоёр яах гэж болохгүй юм гэхгүй. Яг бол тэр хоёр хүн муудалцвал би дагаад зүгээр тэр гэртээ байсан ч би муул болчих жоохгүй. Бүгчүүд. Бүгчүүд ч жодоггүй болсон юм шүү. Бүгчүүд бол ер нь тэр наадам барилдаж байгаа хугацаанд бол яг ингээд гараад барилдахад бол тэр хатааж өтөө тэр янз бүрийн одоо тэр санхүүгийн асуудал масал тэрийг ерөөсө бодох тийм зөхөө байдгүй. Алтан дөрөвтөр барилдахад бол бүтээрийн дунд бол тийм дараагийн бодох зөхөө байхгүй шүү. Дараагийн зөхөө өгөхгүй товтлоо шүү дээ. Хоорондоо. Тэгж нэгээ хаян давна. Тэгээд тэгж байгаа хүмүүст юундаа нэг тийм жодоггүй болоод ч юм уу эсвэл янз бүр. Энэ нөгөө тэмцэл. Зөв харах өнцгөл байна. Тэрнээс бол нэг бүгчүүд жодоггүй болцсон гэдэг дээр бол би бол нэг тийм эргэлзээд нэг байгаа зүйл бол байдгүй. Та арслан цол авсан болохоос биш та өөрөө арслан болчихоогүй өстэй тий. Би бол яг зүгээр пүр давг штэ. Ингээд Арангаа аймагаас орж ирээд ингээд энэ бүх юм бүгд ингээд явуулаа гэсэн сахнууд ингээд арслан болчихвол. Жахтаа зүгээр л нэг өнгө гоё ярил та. Эсвэл ямар байгаагаа хэл л дээ. Чи надад арслан гэдэг цолноос хайгаад над
ингээ юм хэлж чадахгүй болохоор би чамд буруу урд өнгөрөх гэдэг шүү дээ. Яг тийм зүүн дээр итгэв шүү. Сэрвэл юм хэлж чадахгүй гэхээр нэг юм ажиглаад байгаа юм шиг эсвэл нэг юм даапалаад байгаа юм эсвэл нэг мэдлэхгүй байгаа юм шиг залуучууд нүүнэр байдаг байхгүй. Тэр нөгөө нэг юм хүндлэл, имэйлт байгаа. Наад ч гэсэн тийм зөндөө тохиолддог. Сүүжчихэд өө яхаа гэдэг гарч байгаа тийм. Энийг яаж хийдгийг та нар эртэд хийж гангаа хийсэн тэр гадныг заагаад өгөөч. Яаж. Энэ заавалч тэр аймаг энэ аймаг байх нь хамаагүй. Тавихгүй нараа тавихгүй. Яа тавихаар хамгаал. Оо наач штэ. Оо наач юм баггүй юу. Тэгэхээр одоо бид нар бүгдээ best buzzard 5-аас 2024 оны хамгийн анхны барилдаанд бас оролцсон урам ихийн шагналыг авсан. Толгойг заамсууд гаргаад ирсэн дээ. Тааман. Таастай өмсөж гаргаж ирлээ. Өмсөний зай гаргаж байдаг. Амар жаргал начин. Бас тэр барилдааныг мэдчихэж байгаа вэ ч одоо. Тэгээ үндэсний үйлдвэрч Best Food-ийн компаниас бас урам ихийг урамшуулж бас таны олон жил ингээд ийм үр бүтээлтэй, сахилга баттай өндөр түвшинд барилцсныг мялааж гэж байгаа шүү. Мялааж. Нөгөө нэг буудан бэлгэлээ гэж. Гэхдээ суулт сайтай. Юу хонхоогоод орчихгүй. Яг Best Food-ийн чанарыг 20 жилийн түүхэн чанарын гэрчлэх бах. Тэгэхээр таныг бүр урьж ацарж байгаа ерхийдөө зорилго нь бүхийн тухай ч гэсэн бас жоохон ч гэсэн мэдлэгтэй болъё. Та яг хамгийн туртай буудангаа захиалаад одоо ганцхан байх загварыг арслан танд милаалга болгож бэлгэлж байгаа. Милаалга гэж та ойлгох хэрэгтэй шүү. Одоо нэг бэртаа хүчтэй биш юм байлээ шүү дээ бүх чинь. Яг юм байлээ шүү дээ. Ерөөс ингэ бэр хүчээр үзээд авах ш. Ухаанаар үздэг нь хурдан ойлгосон байх шүү. Харин тийм. Ер нь ойлгоод байсан. 6 залуу цаанаас цааш нь бүх үзгээ болчиход байсан. Хүүхд байхгүй юу? Заавалчгүй барьцандаа үрж барилдахаас илүү нэг юм гоё урам их хийж байгаа бүхчүүд үзэгчд их дуртай байдаг л та. Тэр бүх төрүүлсэн үү яан уу ер нь хамаагүй ер нь нэг тийм гоё нэг үзэх дуртай нэг бүхчүүд байдаг шүү дээ. Тийм бүхчүүд л айгүй олон болоосоо гэж миний хувьд их боддог. Яг бол заавалчгүй одоо ингээд төрүүлэх үзүүлэх нь бол их чухал биш. Ард түмний хайртай бүх байх л гэдэг хамгийн чухал зүйл гэдгийг бол би айгүй сайн ойлгосон. Нутгийн одоо ах нар маань бол олон сайхан ах нар байна л та. Жишээлбэл одоо ингээл том цолонд хүрсэн үлгэр жишээ, дүүнэртэй нэг нүмер нөөлөгтэй ярьсан хэлсэндээ тийм ах нарынхаа ингээд үгийг сонсоод одоо хүртэл ингээд хараа явж явахт бол ер нь тийм л байх нь хамгийн чухал байт юм байна гэдгийг ойлгож авсан. Бестийн баазартай барилтаа гэдгийг бол одоо жилдээ хүлээдэг боллоо шүү дээ. Манай бүхчүүд, одоо манай үзэгчд. Одоо нэгэн даваанд одоо үзүр төрөний хоёр бүх таарна гэдэг ч юм бол энэ бол айгүй сонирхолтой хэлбэр. Энэ бол одоо бас тийм хамгийн сайн хоёрч таарах магадaltaй л гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэгээд Аз Яндогоо үтсэн урам ихийг оролдуулсан барилдаанууд болдог боллоо. Тэгээд Best Food-ийн хамт олонд ажилт нь амьдралд нь бүгдэнд нь одоо хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөд Монгол өвхийн босоо цаа ямар үн мөнхөд эвэх болтугай гэж өрөөе. За тэгээ та захиалгын төв дээр очиж дуртай буудагаа захиал би захиалгын чи ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Өөрөө уучраа олцгоо. Өөрийнхөө ухаанаар шийдцгээ. Сууж үзээд ирэхэд уучраа бол хамгийн бертагийн та сонгоорой. Тэгээд ирэхэд ганцхан загвар байх болно гэдгийг би танд амлаж чадна. Тэгээд 29-нд баазартай. За тэг. За би нэг хамгийн далдар хүн ямар хүн хэлдэг гэж Арслан хоёрын гар барилчихсан гэдэг нэг хэлж байгаа шүү. За. За, буудагаа сонгоч уу? сонгочлоо. Үнэхээр ганцаараа сонгоч байгаа юм уу тэгээд ихнэрээс асуудаг юм уу те? За хоёр нь биш бас багцаа байна нэг. Тийм үү. Өнгөчсийн тааруулаад сонгочих واخ гэдэг өөрөөр нь гайвуудын ер нь одоо олон жил хоёлоо одоо нэг нүдээр харж байгаа болохоор гайх байх гэж бодчих. Тийм үү. Хэдэн жил танилж байгаа л нэг юм хэлдэг. Битээр одоо ер нь 17 8 жил болж байна. Өө за. Ерөөсөл одоо хаанцтай болоо тэгээд ерөөсөл бүхэл зүйлээ одоо хамт тусгалцаал одоо өдөө хүртэл сайхан ингээл амьдарч байна. Тэгээд дөрөв хүүхдээ аав ээж болоод одоо хариуцлагатай. Тэгээд одоо спортынхаа төлөө одоо ингээ манай эхнэр ч юм бол одоо яг өнөөдөр л намайг
надад зориулж одоо амьдралаа одоо өөрийнхөө карьерийг хүртэл одоо ингээд зогсоогоод надын төлөө одоо ингээд амьдарч байгаа юм шүү дээ. Одоо тий. Тэгэхээр одоо хэцүү сонсож байна. Олон баярлуулсан юм шүү дээ. Бас олон наадмаар нулимсын туслуулсан юм шүү дээ. За одоо тэгээд сүүлд бол одоо гэрлүүгээ ороход бол аюу их хэцүүлчихэд байна шнэ. Ясэ. Наадмаар унчаад ярих хийв гэсэн шнэ. За яах вэ? Ихтэй олон жил гоё үзээ гоё гэсэн. За одоо та ачглаа. Одоо би бэлтгэл рүү. Бэлтгэл рүү. Бэлтгэл рүү. Сайхан энэ чанартай үндэсний брэнд те. Манай одоо Beast Wedding-ийнхаа үнэхээр бас чанартай үнэхээр бас сайн мод ийд юм байна. Тэгээд даацтай гол. Таны нэг удаагийн өмсөөг ингээд аваад шийтгэд энэ гайгүй даачих واخаа юм. Тэр ямар ч асуудалгүй байна. Тийм лүпгүй та нэг суухад гайгүй Тэр واخаа. бас чанартай. Бэлтгэл рүү хамт явчих болох уу? Болно. Очоод бэлтгэлийн харъя тэхүү. Тэгэд. Өчигдөр бэлтгэл ямар байдгийг очаарай. Тэгэлтэй. За. За. Долоор түр хэдэн цаг бэлтгэл хийж байна? Хэдэн өдөр бэлтгэл хийдэг юм? За одоо оролц нэг өдөр барилдаантай бол барилдааны өдөр амарч байна. Тэгэл барилдаангүй бол 7 бэлтгэлээч байна. Миний хувьд бол хэлэх дуртай ганц үг тэр нь бол зориг. Зоригтой хүн бол эзэж хоошо суугаад байдаг. Нэг өдөр нэг цаг ч гэсэн амарч чаддаггүй. Тийм учраас би одоо зоригтой хөтлөлтөөр одоо өөрийнхөө бэлтгэл сургалтыг одоо байнга л тогтмол хийж ижил дүүрэлттэй байх учраас одоо тэрэн дээр л анхаардаг та. Наад барилдаа чихэн барилтын гэж их асуудаг. Авраг тэр барилт нь одоо аслан бүрдөө барилт нь гэхээр хүмүүс их сонирхолтой байдаг. Ер нь тэр одоо том солтой бөхчүүдийн барилтыг харах. Тэгэхээр энд нэг хариуцлагатай байна гэдэг. Барилдаан болгонд оролцох, залуучуудыг хурцлах, энэ барилдаанд оролцно гэдэг бол том солтой бөхчүүдийн маш том хариуцлага шүү дээ. Ер нь бол. Тэ. Тэгэлгүй яах вэ? Ер нь бөхчүүд бидний хувьд бол ер нь барилдаан болохын бидний л ажил үүрэг л одоо болж байгаа юм л мэрэгжлийн онцлогт бас. Энэ болгонд л одоо оролцож аль болох баар томныг баясгаж өөрийгөө хүртэл одоо хүч мэраа одоо сорж энэ олон жил бэлтгэл хийсэн энэ сайхан залуучуудтайгаа өөрийнхөө үеийнхэнтэйгээ сайхан өмнө шударгаар сайхан барилдаж одоо тэр үзэгчдийн уухаанд одоо урам авч мараашийнхаа ирч хүчийг авч одоо тэгж барилдах л одоо хамгийн гол зорилго үүрэг гэж өөрийгөө би боддог. Тэндээс бас хөрхийг бас хичээж явдаг. За тэгэхээр 3 сарын 29-нд баазар маань болно. Best баазар маань болно. Та тэнд зодоглоно. Урам ихийг уралдуулна. Ухааныг бас уралдуулна. Зүгээр яг хүмүүс намайг энийг тэнэгтэж байна гэж магадгүй л баг. Таны өндөр чи юу хэд вэ? Би одоо нэг 83 мурал байгаа. Тий. Би бас яг 1.83 багхгүй юу? Тэгэхээр яг таны хажууд чөлөөний мод шиг юм зогсоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тамирчин байна, бүхэн би задна гэдэг сайхан юм аа нэр сүрлэг юм аасл. Одоо тэгээд нөгөө энэ бэр чадал гаргаж ирж байгаа. Энгийн хүнээс бүхэн одоо ямар онцлогтой байх вэ? Бэр чадал урам их. Одоо авиас те. Тэргээрээ одоо онцгоор одоо энэ үндэсний бүх гэдэг зүйлд одоо өрч энэ спортод ялгарч байгаа. Тэр тусмаар одоо бид нэр одоо бие хүчээ одоо бүгдийн л одоо өдөр 7 хоног 7 өдөрт нь бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хувьд бол одоо мэдээж хэрэг болоод байна. Тэгээд одоо энэ миний сайхан олон сайхан ирчүүдийн дунд орж энэ сайхан спортоор энэ сайхан үндэсний бөхөөрөө хичээсний бол одоо ашиг тэ энэ одоо буян гişг нь бол надад одоо байнга байгаа хаа л гэж би боддог. Энэдийнхээ төлөө бас үнчээр одоо бэлтгэл сургуультай нэг өдөр одоо өөрийнхөө хувийн асуудлыг хойш нь тавьж бүхэл зүйлдээ одоо энэ бүхтээ одоо үнчээр өнөөдрийн хүртэл одоо ингээд бэлтгэл сургуультай гээл барилдаал гэж явж байна. Энэ бол Сахилга баттай байгаагийн илэрхийлэл өнөөсөн мөн. Баярлалаа танд. Баярлалаа. Баярлалаа.